Эрхэм үзэгчдийнхээ нүүчшийн амар амгалан айлтгая. Үзэгч та бүхэндээ UBS телевизийн хамт олон сайхан мэдээг дуулгах гэж яаран сайн нэвтрүүлгийнхаа нэг тусгай дугаарыг UBS телевизийн студиэс хүргэж байна. Монгол Улсын төрийн сойрхолт сэтгүүлч Яруу найрагч соёлын гавь зүтгэлтэн Шагдар Сүрэнгийн гүр азар их орондоо ирлээ. Сайн явж ирвөө. Сайн явж ирлээ. За. Юу зэрэг одоо өршин таны хамт олон дүүдээ баярлаа. Ямар ч юм Монголын ард түмэнд нэг энэ дэлгэцээр хэвээр нэг амар амгалан тамирий. Тэг өрөө одоо хүрээлээ. За мэдээж хоорондоо ирээд ердөө нэг хон хонжоохт нь UBS телевиз цэнхэр дэлгэцээр үзэгчтэйгээ уулзуулъя гэж тэгээд хамгийн сайхан эрүүл их урт насыг бэлэгдсэн амьд цэцгийн баглаг таньдаа барьж байна. За баярлалаа. Энэ тавьчих болно тийм. За тэгээ мэдээж олон ч ярилцлагаар тантайгаа ярьж исэн. Тэгээд үзэгч түмтэйгээ сайхан энэ хаврын мэдчилгээг эрен мэдчлээч. Тэгвэл битэрийн яриа би бол дүүдээ ярьж байгаа шүү хамгийн дотны хүнд ярьж байгаа шүү үнэн байх ах. Би бол зүгээр боцсноо л ярина. Тэгээ хоёрт бол зүгээр мэдээж би яг огштой олон үг байгаа. Энэ цаана нэг сайхан бодоод нэг ард түмэнд өгөх баярлаа гэдэг. Тэгээ зургатаар ах зурцтай биш л дээ. Нэг ингээд ирэх өдөр байх болоо гэж орж ижсэн тэр би. Тэгэлгүй яхав. Маш богино хугацаанд их айхтар юм сэтгэл зүйн юм уналт босолт болжээ. Анх мэдээж бид нар уран бүтээлийн хамтрагчид учраас хамгийн түрүүнд л бас мэдээллийг сонсон. Тэгээд энэ айхтар зүйл одоо тохиолдлоо гэдэг мэдээллийг авснаас хойш таны одоо би их орондоо очих гэж байна гэсэн пост хүртэл ердөө 3 сар ээжээ. Тэгээд энэ бол нэг үйлрэл юм. Гэхдээ үний амьдрал бол мэдээж үнээс ч богино хугацаанд шийдэгдэх зүйл би. Тэгээд цаг хугацааг даваад нэг үйлрэлийн дараа одоо үзэгч түмэнтэйгээ сайхан мэдээтэй уулзж байгаа. Таньдаа баяр хүргэе. Гэр бүлд нь баяр хүргэе. Энэ бүхнийг даван туулсан. За тэгээд дараа асуултаа тавья та. Тэг яг зүгээр эхлээд би зүгээр болсон явдлыг Монголын ард түмэн мэдж байгаа юм чинь. Тэгээд тэрийг одоо нэг нарийн тайлбарлаад яах вэ? Ерөн зүгээр гүрийнх нь бол 50 жил эдгэний асуудалтай явсан хүн. 50 жил бүр сургуульд явахдаа 2 шарлаа. 10 дугаар ангид Милээ модод Улаанбаатар дүрслийг хэвчүүлж ирсэн. Тэгээд тэр 50 жилийг чогцсаа л та. Тэгэл ингээд сүүлдээ нийшээс арчлаад бариад эмнэлэг их арчаалаа яваад тун гайгүй сайхан бариа сүүлдээ бүр вирусгүй энэ төр болоод их сайхан байсан чинь энэ 24 оны 11 сард гинт нэг ятраал. Тэгэл имшид үзүүлсэн чинь яхаа хараад та юу хавдар судалтагч хүмүүс хүмүүс танд өгөөд уулз энэ биш шүү. Энэ нэр нь хагалгаанд орохтой энэ хэмжээнд болцсон байна гэдэг. Маш яралтай одоо эмчилгээд ор. Боолтын молтны эмчилгээд ор гэсэн. Тэгэл одоо яах вэ? Тгийгээл 7 хоногийн дараа игээл ингээд цаашаага нэг 7 8 гээд ингээл явсан. Тэгжээд хүүхдүүд маань одоо бидээ сандарч байгаа юм сандраад ирэх үү очихгүй яах вэ ийх үү болоод тэгэл ихсэн чинь юу яагаад аваа цараа шинжилгээг наашаа нэг явуул гэж нэгээд энэ одоо Нортфелийн тэр хавдар судлалын төв биш тэр төвийн уушгины хавдрын Монгол эмхтэй үед их чадaltaй ахлах юмш. Тэр найз руугаа ярьсан чинь шинжилгээг навид би салбарын нэлгэний шиглэлийг зөвлөхөд үзүүлээгээ тэр нь үзээд асуудал ах манайх хэмшиж болно гэсэн юм бэл. Эсвэл за тэгэхээр асуудлыг за юу хөвгтөр очие гэсэн бодолтой. Тэгээс одоо тэд нар хавдрын эмч нар ч гэсэн үзэл эмчил хурдан орвоо хурдан орлоо гэдээсэн байхгүй юу тий. Тэгэл шийд би хэлсэлтээс та өөрөө мэд хаач болно. Тэднийг манайх адилхан хийж байгаа та өөр бид нар яах юм байхгүй тань тий. Таал эдгэж ивэл болоо гэд манайхан ч соёлтой. Нэгдүгээр миний охин хүү аж цэнэр тэнд байдаг. Тийм ээ хүүхдүүдээ бараад хэл усаас гэл дэм төшиг зөндөө шүү дээ чинь нэг. Хоёр зэвүүл зөв сэтгэлгээ юм гэж. Бээж авдан чилдэг өөртөө чилдэг хань нэвтрүүл харанdaa шивнэлдэг. Манай аж цэнэрийн дотор би нэгийг миний ижи төрсөн гэдэг байхгүй. Ижи хийсэн гэж. Тэр би ижидэл очих гэж бодсон. Юм яаж мэдв те. Ижидэл очтгийг баг маань голомтоос хахаад ижидэл очих гэж шийдсэн. Тэр одоо энэ имлэгийн сайн мөн огтон баг. Тэгээ ижидэл очиж давъя. Ясна хүн чинь бэлэгч хийдэг шүү дээ. Ижихээ нөмөрт очиж одоо тэр зэн нэхэхгүй. Би өргөн охин хоёртаа шилдэг. Тэгвэл дотроос хэлбэрдэг байгаа. За би ижидэл очиж ерөөсө ганц асуудал бол энэ. Тэгж зарсан байх уу гэр манай үлээ. Тэг учраас.
Тэгэл эндээс чинь одоо тийш явал виз мэдүүлэл барьсаар 20 сонссон. Бас ажил их. Германы элчин бол ялангуяа энэ бол эмчилгээний визийг хатуу гэдэг юм бэл. Маш хатуу зарчим юм. Тэгэл нэг юм бүтээл яваал ингээд очсон. Очоод ерөөс онгоцоос буугаад цаа угаал эмчилтэр болсон. Тэ? Ирлээгээл сага бүр эндээс авцсан байсан. Саг нь болдодгүй. Тэгэл нөгөө эмч нь уулзаад одоо бүх шинжээгээ тагч өгнө. Мэдээлэлтэй эмчилж байгаа болсон. Тэгэл нөгөө томограф цусмус тэгээд нэмэлт нөгөө MRI шинжилгээ авсан. Тэгээд 2 цагийн дараа шинжилгээ гарна. Тэгээд дахиад хүрээд ирэхэд энд зочид бол бид нараас амарч байгаа нь 2 цагийн дараа хүрээсэн чинь эмчиг үзэл бүгдийн компьютерын төвөд компьютер авсан. За энэ хавдрыг авбал та насварна. Энэ хаалгааг хийвэл ямар ч үндэс байхгүй гэсэн баг. Гайхаж байгаа. Намайг гэдэг нэг хэлсэн. Ирсэн байд. Би ямар хэлдэг вэ? Стандарт юу гэж гэсэн юм. Тэгэл байдал тас гэлвч байгаа. Ерөөсөө энэ хийж болохгүй манай. Хийлээл бол та зүгээр. Юу шууд хэлсэн асуур. Ягаад бол тийм хавдар тийм юм дараад ингэж ихээр тэгэл би гайхаж байгаа. Яг унж байгаа байхгүй. Тэгэхээр би бодсон. Яагаад тэгвэл тэр явах гэж байгаа 20 хоногтоо би нөгөөдхөө улам дордоцсон байхгүй юу? Тэр эмчнэрийн буруу биш тийм ээ. Манай эмчийг танай Монгол эмчнэр төг сонссон байна гэсэн. Яг онсон энэ онд чи байл. А дээр нэмэх шинжилгээгээр гараад одоо ямар ч арга. Маш том авдараа явуулаад ямар судалцаад байгаа. Яагаад гэсэн юм. Тэгэл одоо охин чиглүү болсон. Тэгэл эргэж суралцаад хэлсэн. За бид нар мэдээж хэрэг тий та зориод ирсэн бид нар чадах бүх юм хийн. Эмчилгээний бүх тактик өөрчлөлт гэсэн. Доотл нь 3 сар болно. Тий тактик бол өдөр хэлэхгүй. Тэгээд одоо юу л хийнэ нэг нүдэрийг хийгээл. Тэгэл бүр зэцэлд. Нэгдүгээр тэгж хэлсэн. Хоёрдугаарт бол яг үннийг хэлгээд яг үнийг юм ярьж. За нэг 20-30 мянган еврого хавьсаал болгоод хийж чинь гэж бодцоо чинь 120-120-аас сэтэрхэл болно шүү дээ. Гэсэн байдалтай. Бас найз нөхдөд хэлээд нэг 500-аас очиод тэгээд 14 хойшоод цагаан сар өнгөрөөд хойлоо явна. Нэгэн зачсныхын тэгж хэлсэн чи бүх юм ирэхгүй. Яг бүх юм ирэхэд миний охин сошиалаар юм бичсэн байл би хараг хүмүүс ингээд бичээл одоо жаах өндөр байна гэ. Тэгэнгүүт яг маргааш өглөө би зүгээр энэ эндрийг ашиглаж байгаа юм шүү. Яг маргааш өглөө болох авцсан. За миний өвгөн 50 байгаарай. Сайхан тоглолт хий. Гэхгүй хийхэр болно. Тэгээд дараа нь 30 минут алтавцчих гэж. За хоёр төлөв дайр. Тэгэл би байлсан байхгүй. Аргагүй хэрэгтэй байсан нуугаад яах. Тийм ээ. Тэгэл бүх юм шин шал ондоо нэг тариал 30 эдийн сая энэ байгаа шүү дээ. Тэгэл нэг сайхан сэтгэлийг үзүүл ихлээ. Тэгэл тэр имчилгээгээ хүлээгээл тэгэл явсан л да. Мэдээж энэ ярилцлагыг үзэж суугаа үзэгчд маань яг бас юуг даван туулчаа бол тий одоо яасан яг ямар имчилгээ хийгдээд одоо бид нар бүрэн одоо сайхан идэгсэн гэсэн мэдээ сонсож байна уу гэдгийг л анирдаж цугаа байх та тий. Энэ бол одоо юмар бол би одоо тэр энэ би ном ярина. Юмар бол одоо нэг тийм идэх юмныхаа үзүүлэлтээс татаад босоод ирсэн гэсэн үг. Одоо 51% одоо сайшгаа имчилгээгээ сайлах миний гам надаас шалтгааллах юм маш их байна тий. Ямар ч тааш та ингээс сайшаах бол одоо эрүүлсэн бол тэгээс 60 хоногт идэгдэг л гэсэн бүх үед ихгүй. Тэгэл ерөөсө тэрнээс эхлээл би бясалгал хийгээл ирсэн. Шавтан өдөөс 2 удаа бясалгал хийгээл би нэг жаахан таринтай л та. Тарин уншаал. Тэгэл имчтэйгээ зүгээр ерөөсө босон гэсэн бодолтой байсан. Ерөөсө тийм сачраад барайд өөлөөд ирсэн байхгүй. Сөргөл байхгүй бол ерөөсө болохгүй. Тэгэл тэр аль аль нь өлөөсөө бясалгал намайг нэг өөрийг босгоод ирсэн байхгүй. Ерөөсөө л бясалгал хийгээд чадахгүй намайг барахгүй. Гэсэн мэгтэй тийм яасан. А эмчилгээний хувьд бол би одоо тэр эмчилгээний тактик энд ярмааргүй байна. Хоёрдугаар тэдний эмчнэрт тийм сануулсан. Одоо энэ чинь ингээд нэг тодорхой хувь дээр би явж шít. Одоо ингээд бүр нэг жилийн дараа ч юм уу ларсны дараа бол бүгдийг ярьж болно. Тэгдэг юм байлээ, ингэдэг юм байлээ. Тэгээд шууд за нэг хүрэн царай ийм үзгээр болоод дараа нь ногоон царай гэж бодлооч болохгүй. Тийм ээ? А зүгээр би монголчуудад бас болно. Бүр жилийн дараа бол сайхан одоо бол тэгээд тэгдэг юм байшаа гэж хэлэх ямар ч үндэс байхгүй. Тэр эмнэлгийн хаяг мэйлийг бүгдийг наваад ирсэн би. Хэрэгтэй хүн байвал надаас аваарай. Тэгээд тэд нар өөрснөө харьцсан. Тийм ээ? Үн төд байдаг юм байлээ, төдөд магтаана гэсэн байдгүй. Яг эмчилгээний шууд үнэн шилтгаал. Та очиход л онш эмчилгээний тактик өөрчлөлт. Тэрч тактик өөрчлөлт. Тэнтэй адилхан хүмүүс зарим хүн бас сонирхож ивэл тэгээс одоо энэ цаугаал тэрний сая гэдэг тэрнээс манайхаар онцлог юм байх. Манайхаас өрөөсөө дутах. Манайхад ерөөсөө дутахгүй. Тий.
Тэгээ би чи эмчлүүлээд яваагаа шүү дээ. Зөвлөж байгаа төлөвлөсөн болохоор эмчнэртээ би баярлаж байгаа. Тий. Яг ингээ бүх зүйлтэй тулаад те одоо гэр бүлээрээ яг ингээл одоо эмчийн тэр үгийг сонсоод тэгэл мэдээж за хүн эрүүл хэлхэл бодно. Гэхдээ эн чин эдийн засаг те энэ санхүүгийн маш том асуудал үүсэж байгаа. Тэгээ энэ дээр нь найзуудынх нь бас дэм тусалцаа болохоор Монголд одоо хандивын тоглолт хийхээр зохион байгуулалтанд орсон бидний хувьд те. Тэгээ энэ мэдээг сонсоход танд бол нэгдүгээрт сайхан байсан баг. За мэдээж ярих юм байхгүй. Би анхандаа шагуудаа балхаа минь цагаан сар өгч болж байгаа мó гэж монголчууд гээгүй асуудал асах айгүй хэцүү. Цагаан 7 хоног дотор зохион байгуулсан шүү дээ. Тэгэл тэгээд хоёрдугаар тийм чи нөгөө эмнэлэгчин зураг тунах янз бүрийн үзэж болохгүй. Тэгээд гар утсаараа ганц нэг яваад тэгээд сонирхолтой гэж ярихад би нөгөө тэр тоглолтын үед нэг залуу тэнд байлгаж байгаа кулисэнд ахтаа зүгээр мессенжерээр ганц хоёр зүгээр юм шилээд байгаарай. Би зүгээр яхан би одоо болт үзээгүй. Өцгөл би тэр үед чадахгүй тий. Огшиж чадахгүй шүү дээ. Би яг нэг өцгөл дээр гарна тий. Тэгээд нэг ганцаараа сууж байгаа танд үзнэ. Тэгэл явсан. Тэгээд реакцуудын хөвгтөл байгуу тогтолчихсон. Ясаа самсаар өргөсөн. Яагаад тоглолсон бэ гэвэл та би дуучтай итгэж ирсэн. Би дууг нь мэдж байгаа тэгэхээр тийм гоё дуугаад бол тоглолт гоё болох юм даа гэдэг мэдээж надад ойлгомжтой шүү тийм ээ. Тэгээ харангачаад юм орж идэг юм бүгдээрээ ингээд бүх дуучид мод төмөрөө ирээл байгаа юм шиг. Тэр ямар гоё тоглолт болох вэ? 20-од хүмэлдсэн шүү дээ. 4 цаг явж байгаад 20 хүн хоцорсон багтахгүй цаг нь. Тийм учраас тэнд их баярлсан. Хоёрт яг нөгөө хэлэх тэр мессенжерээс одоо надад зургана би. Ингээд жаахан хэсэг эхлэлийг харахад би ерөөсөө ойлгохгүй чадаагүй. Огшоол гэсэн. Юунд гэж Гүрозрын үгийн зохиод балхшиг баян зохиогоод хурд дуулаад би Монголтай адилхан дуу явдаг шээ. Тийм ээ? Тэгэнгүүт үзэгчээ сууж байгаад гомн гоё үг байна. Нэрш би Монголтай адилах юм уу? Гомн гоё аяа байна. Гомн хурдын цагаа ой дуулж яах боддоггүй юм. Нийлээд үзэгчд нэг өөр юм хэлдэг ах тэр дунд. Шал ондоо нэг зүйл. Том урлаг гэдэг л шүү дээ. Босоод ирэхэд нэг юм батгаддаг. А тэрэн шиг тэр үзэж байгаа хүмүүсийн реакц тэр манайхны тоглож байгаа сэтгэл тий тэр хоёрын дундаа шал өөр юм болж ирж байсан. Ястай тарин бясалгал ерөөл шал дундаас шал ондоо юм босчихсон байхыг би мэдэрч байсан байхгүй. Би тэр нь л ойлгосчихсон. Бүр цаанаас. Тэгээд оройн яг совдэр дэшин одоо совдэрхэм жүжигч одоо жүжигчдүүд байтар. Тэгээд совдэрхэмс би асуусалтай хөндлөгийн хүнээссэн гэдэг. Тэгсэн чинь би степер 2 цаг дотроо уйлаа сууж чадахгүйсэн гэж. Энэ залууч ямар гоё юм бэ? Ямар сайхан сэтгэлтэй бэ? Тоглолт хэсэгт бүгд яваад авчихсан. Зүгээр л 5 сагцгаа тоглолт пирэгээл ороод ирсэн. Тэгээд тэр 10 дугаар би зүгээр зарим нэгэн реакцуудыг харсал та манай дуучид байсан уйлж болж ирсэн шүү дээ. Боловстой талцгааж байгаа. Тэгэж хүн огшихгүй яхан тий. Тэгээд сайхан байдаг. Үзэгчдийн юм сэтгэл зүйн давлгаа тэгээд таны ард түмэндээ яаж хүндлэгдсэн, үнэлэгдсэн бэ гэдэг л тэндээс харагдчихсан. Үгүй би нэг хэлье. Ийм одоо их хүндэтгэл намайг хүндэтгэх гэж би зүгэлж байгаа юм дэрэлтэй. Хаяагаа мэдхгүй тэгэл явж илээсэн баг. Тэр сэтгэл гэдэг үл ястай би мэдсэн гайхамшигтай юм бэл. Facebook дандаа сүүр гэсэн хүмүүс. Дандаа ерөөл бичсэн хүмүүс, тийм ээ. Тэр байтугай зүгээр ганцхан шишээ хэлэхэд. Нэг 2 сайхан залуу гүйтгтэй нүдний шилтэй. Тийм Монголын аюул агшин газар очсон, сургуулган дээр очсон. Над руу бичсэн шүү дээ. Би энэ дэр таныг битэр залбирч байна гэж. Тэгэхээр би баярлалаа. Тэгвэл орон бичээ минь дэ уцааг танилцчих огтхгүй гоо. Тэгэхээр дэрсэн талж авсан болно шүү дээ, тийм ээ. Өгөхгүй байхгүй. Тэгвэл тийгэж хөтлөх хүмүүс хандаж байгаа. Хүүхдүүд зураг тий. Миний босхын утга бол тэнтэл байсан. Би ямар ч байсан Монголын ард түмэнд би ирлээ гэж хэлнэ. Босоод ирнэ. Тэр ээлэгчийн эзнээ сонсдог эрхтэн байхгүй юу? Тий. Тэгдэг ухаанууд нэг хүн загтлагдсан тэнд. Мессенжерээр бичсэн. Тэг яасангууд зүгээр бараг бараад амьдралтай эмэгтэй хүн 40 50 орчим насны. Тэг явтаа хүний амьдралын шиг дөрөйхэн амьдрдаг. Тийм ээ? 2 хүүхэдтэй нөхөргүй тийм хүн байна. Тэгээд хавтар туссан. Илгэний хавтар. Тэгээд ашиг ганцхан болсон байна. Би хөгжлөхгүй л гэж. Би хөгжлөхгүй. Энэ хоёр нялхын төлөвлөний нэг нь 9 төстэй. Тэрнийг тэгээд бодсон чинь итгэсэн гэж байна.
тарин байхгүй. Яг юу байхгүй. Тэгээ яг тарин бол би зүгээр догомдгоо яриад их чинь бас судлаач биш ээ. За ингэж юу ламмам 3 настай залнаар нэг жийсэн л үнэ. Тэр өвгдөөс авсан би үнийг хэрэгс үгээд Монгол байлмсууд явдаг ч гэсэн надаас боддог тарин байдаг. Тэгээ ямаас энэ дээр үзэж байгаа хүн тоглож байгаа тоглолтын дундаас шал өөр тийм ээ өөр мэдрэмж тэр танкинд буй болчиход байгааг тий агуу хинэрийг бий болчихдог би мэдчихсэн байхгүй. Тэр байтугай миний хавдрын маркер 900 хэд байгаа юм. Тэгэхэд яг тэр тоглолтын дараагаар би аюу баярлсан чинь 200 болсон байсан шүү дээ. 900 чинь 700 болно. Дараа нь 300 болно. Ингээд багсна л дээ чи тий. Тэгж хүртэл нөлөөлсөн байхгүй. Тэр бишрэх шүтэх хүндлэх талдаа гэмэн бас энэ зөв явж ирсэн юм байна амьдралд олонтой хөттэй байх гэдэг ямар гоё юм. Ер нь их хөвдөг бодол төсөн шүү. Монголоо гойдог одоо гүр азрын тэр хүндэтгэлийн тоглолтод ирсэн ард түмэн маань сэтгэлээрээ одоо хандив өргөж байгаа. Түүнтэй энд зэрэгцгүйц бас сайхан мэдрэмжийг өөртөө авсан баг гэж бодож байна. Би нэг найз маань оцсон. Тэг гайхамшигтай 4 цагийн гайхамшигтай тоглолт үзлээ. Хөвжөлтэй л дээ. Вайбраар. Чи өөрөө үзсэн үг нэ. Гэхдээ энд үзэж болохгүй. Би чадаагүй дараа нь үзнэ гэж хэлсэн. Жимлэх тийм юм үзээд байдаг. Бүрэн цагиргаан байхын барж байгаа. Юутай байсан тэр гэж. Фитиг үзээсэй гэж бодож байна. Гэхгүй юу? Ягаад ч гайхамшигтай тоглолсон. Би суулсаар гадаг тоглолт юунд мэдэхгүй тоглолцоор байгаа гарлаа. Чи үзсэн бол би энэ бодохоо гэж ярьж байлаа гэж. Ойлгоо тий. Тэгж зүгтээ. Мэдээж энэ ярилцлаганд таныг бас онгоцсноос дөнгөж буусан гэдгийг сонсоод одоо зүрх гарган урьж одоо мэдээж тодорхой хэмжээнд ингэж барих гам те одоо мэдээж цагийн зөрөө ядрах ийм зүйлүүд байгаа ч гэсэн ямар ч байсан ураад үзье гэсэн хүсэл тавьсан. Тэгээ урилга хүлээн авсанд маш баярлалаа. Тэгээд энэ ярилцлагаараа хамгийн гол нь таныг ард түмэнд нь харуулахыг хүссэн. Тэгээд ард түмэндээ тандыг одоо энэ сэтгэлийн үгийг хэлүүлэхийг хүссэн. За тэгээд мэдээж та ингээл нэр цохол олон хүнийг хэлэхэд хэцүү хүнд баг. Гэхдээ би таныг бас онцолж одоо талархал илэрхийлээсэ гэж хүсэж байгаа нь гэр бүл тань ижил. Мэдээж үргэлж таныг бол түшиж тулах нь ойлгомжтой. Хүн болгоно л гэр бүл нь хамгийн тий одоо нөгөө их орон танаас гүр азар юм уу гэдэг шиг. Тэгээ одоо авгаага махтгын гүр азар юм уу гэж хэлж болохгүй баг. Бид тэр ч одоо 50 хэдэн жил амьдэрч 52 3 жил тэгээд ханил. Баярлахтаа чань би өөлж ирсэн байгаа да. Би одоо шамд ингэж байж ясна үтсэн үгээд ойлаа тэгж ирсэн. Хань сайхан тэгээд ах トゥ төрөлсөргөд найз нөхөд тэгээд үр хүүхэд ачсээ хүртэл намайг их босгож ирсэн. Хандаа бол баярлалтай бил дотор нэг. За яар болчтой л гэж. Бүхэл юмыг тэр хүний л гарын юмыг хийдэг. Гарын юм гарсан ч байдаг юм бэ. Тэгээд би одоо зүгээр одоо нэг тэгээд олон төмний өмнө одоо яваад их өрсөн гэдээ байхаас илүү дотор үнэхээр байрсан. Үйлж жоод хийс агуур гайхацсан тий. Би 50 байхаар агуурээс хоёулаа зэрэг унчих гэдэг байхгүй. Талт нэг сандраа нэг гэдэг чи 90 хүний газар хэцүү юм байл шүү. Тийм ч өсөж явах зүйл шүү. Танаас давсан сэтгэл зүйг давж байгаа шүү тий. Маш олон зүйлэл бодогдож байсан баг. Та мэдээж ард түмэндээ талархах одоо уран бүтээл маань энэ тэдэнд маань ийм сайхан сэтгэлийн юу гжижтэй гэдгийг ингээд мэдрээ цавсан. Ер нь өөр юу бодогддөг юм бэ? Хүний амьдралын тухай өнгөрүүлсэн он жилүүдээ мэдээж бодож байгаа. Та түрүү хэлсэн шүү дээ. Дахиад нэг цэнхэр дэлгэцээрээ үзэгч түмэнтэйг нэг уулзах юмсан гэсэн мэдрэмж төрж илаа. Тийм. Тэгэл би ерөөсөө эмчүүд надад юу яасан. Өөрийг ажилтаа байлаа. Ерөөсөө зав битээ өртөвлдөө. Би ошгоноод тэгвэл мөрөглөө тавуулж болохоо гэсэн чинь нөгөө хэмжээний өхөрөөд агуу уур даав хачим тэгээс аюу юмуртай тийм ингээд үргэлжил одоо уршаа бай. Хөлөмгийн алдартай тамир чинь тэднийг хийлгсэн мэлээ. Хизээ идэх хурдан талбайдаа хизээ гарах уу гэсэн. Ачир тэр нөгөө дараагийн асуудал юус байхгүй тийм үү? Амнаас тийм идэх хурдан идэх үү. Тэгэнгүүтээ би яг тэр үед л ерөөсөө 2 сарын одоо 27-оос эхлээл тэгээ би өдөр нэг 2 цаг юм бичээл. Зургийн дараа миний номыг одоо 8 жил шивсэн инкигээд өгөх юм биш. Тэр рүү явуулаад ахгүй. Хачин бодол төрөнд энэ чинь. Сайн моотойгоо тэр нугаад байгаа юм байхгүй. Хөл хүртэл бодогдсон зүсэн зүйл юм бодог. Тэгэл янз бүр хүний амьдралыг би хүүхэд байхдаа харж ирсэн сонирхолтой юм. Дандаа нэг тийм имзэглсэн.
Тэгээ бас хүнд энийг нь хүнд хэлээд өгье гэсэн юмнууд бодогдно. Тэгсээр байгаад явсаар байгаа хамгийн сүүлд нь яасан бэ? Баах юм болоод саяны гоцхон төрмаг мөнгө битэрч найзууд юм чинь. Төрөөрөө шидээх байхгүй юу? Тэгээд төрөөрөө шидээдсэн чинь явсаар байгаад 300-400 хос болсон өдөрт нэг 4 мөрчвээ. Тэгсэн төрөөд гэж яахгүй. Ерөөсөө гүрээ. Натханаа болгош. Тэг халуун дээр. Би эрүү сайхан идэгэд хойтон бичих юм бол тайлан болно ойлгож байна. Яг тогтолсон тийм ээ. Халуун дээр нь болгоно гэдэг тий. Тэгээд найд нөхд мөнд гүйлгэж байгаа ийм ном болгостой нойлын сундахаан үднээс асуудаг гэж тий. Энд зүгээр яг л миний сэтгэл хөлмөхлөс бодогтой шүү. Энд дот би өхмөрөг байна гэсэн шилэгч биш. Тий. Хамдаан бодсон шилэг янз бүрийн бясалгал энэ бясалгал тэрийг зүгээр хүн үзэг гэж байна. Зүгээр энд нэг юм бий. Би хамгийн сүүлийн эмч нарын зөвлөгөөн хүртэл бичээд тийм ээ. Тэгээд төрмөг рүү явуулсан шивээд. Маргааш эмчний зөвлөгөөнд орон цаадах одоо ямар шийдэл гарах нь вэ? Яах нь вэ гэсэн. Ай хүнд хамгийн 3 дахь том шатлал ирсэн шүү дээ. Яг тэр хүртэл бичээд би цаашаа би бичихгүй гэсэн. Тэгээд чи ард нь чи өөрөө нэмчихлээ гэсэн. Тэгээд норимсгаж байсан. Тэгээд одоо яг өдөр хэлж байгаа гэрээс гэж бодох нь уу? Лаз жаргал гэж бодох нь уу? Тийм ээ? Тэр цаашаа би төсөөлж чадахгүй юм чи. Гэхдээ одоо хойтон биш гэж асуудал байхгүй тайлан тавиа. Тэгэж ирсэн тэгээ. Энэ хөргөл байх гээд нэг хооц залгасаад 10 хоногийн дараа гээд сайхан мэдээ би өөрөө бичээр гэсэн. Юу ч болсон бичээр гэсэн байхгүй. Тэгээд ирсэн чинь ингээд одоо эрүүл илэршхэн сайхан үзүүрээс атгаад далайд нөгөө далайгаараа дуусгасан юм л да би замин дээр хуурай газар дээр нэг гарчих юмсан таал гэж. Тэгээд нөгөө уучин мэддгээрээ уян тухайд нэг гараа өргөчихсэн гэсэн бодолтой. Одоо Чингис хаан яг тэрүүгээр төгсгсөн их дараамттай биш л дээ зүгээр. Би илүүчсэж чадахгүй юм бэл. Таагш. Дотор нь бол өстой янз юм бодогдно. Зүгээр тэр муу юм шиг бодогдно, сайн юм шиг. Тэрний ганц ял гаргав юу. Сайн бясалгах хэрэгтэй. Хоёрдогт өөрийгөө завгүй болох хэрэгтэй. Эний юу сайн шүү гэдэг юм тэр юм ганцаар энийгээ сууцдаг тийм шүү. Бясалгал бол их сайн юм байлээ. Одоо би бодож байгаа чи 50 тийм ээ? 50. Тэр их цаашлаад оруулаа, хурд гарч би шууд ор. Хөөччээд аш. Би 22 онд юу нэг корона тусаад тэгээд бүх шинжилгээ авсан чинь нэмчин гэсэн байгаа. Өөрөөхөө энэ илгэн дээр чинь жаахан тийм хөрөн сүлдэр байж шүү. Энийг маш хурдан үзүүлэх. 50 жил болсон чи ярьчихгүй байна гэдэг явсаар байт. Тэгэл 22 онд үзүүлсэн бол ингэхгүй байхгүй. Тэгээд одоо манай төр затаад төрөлсөөр байна. Манай төр засаг гэдэг чинь ямар анхааралж байна тийм үү? Ухаан одоо боолт гэдэг имчилгээ хийхэд 60 сая төгрөгийг улс тааж байгаа шүү дээ. Даатглаас. Тэгээ хэрвээ тэр одоо иммуны тариа дөрвийг хийхэд 60 сая шүү дээ. Тийм ээ? Өсөлт тариа байдаг дахлааны. Ингээд 120 сая төгрөг гарч байгаа байхгүй. Монгол 120 сая төгрөг гарч байгаа юм чинь Германд хэд яхаа нас авчихдаг шүү тийм ээ. Нэг нуурс чухал юм болно да. Тэгэхээр төрөг бол маш их одоо би бодож байгаа чи их хурамчаар бодож. Хоёрдугаар юу хурдхан ашиглалтанд ороод байгаа хоёрдугаар төвөн тийм. Монголын ард юм. Яг энэ хэсэгтээ бид нар ядарч болно. Дараагийн хүмүүс хэрэгтэй байхгүй. Бид нар чинь хоосон лангуу давстай байсан гэд өдөр байсан да гэдэг шиг 2-3 мянгаар онцтой хэцүү юм Монгол байсан юм да. Одоо ийм болсон доо гэдэг энэ төр зэсгтээ баярлах хэрэгтэй байхгүй. Манай эмчилэн бол шалталтай. Тэгээд хоног төхөөрөмжийн тэрийг сайжруулах хэрэгтэй юм шиг байл. Тэгэх юм бол тэгээд зүгээр төчгнэл дэлхийн наашаа ирдэг л бол. Монголоо санахын үн цэнийг мэдэрдэг. Тэрийг уран бүтээлээрээ Монголын үнэртэй салхих гэж илэрхийлсэн одоо таны хувьд за өчигдөр онгоцоор яваад эх орныхоо хилээр гарлаа гэж хэлдэг штэ тий онгоцны үйлчлэгчтэй Монгол улсын хилээр гарлаа. За тэр мэдрэмж ямар байв танд? За яг ингэж бас нэг тодорхой зөв дээр гараад цаашаага нэг жилийн дотор ялаарчих юм байна гэсэн бодолтой байсан учраас харьцангуй одоо их гайгүйсэн би. Учиргүй энэ тухай одоо Чингис хаан буудалд очиод энэ төр ингээд тийм үү? Учиргүй ойлаагүй зөв их гоё байсан л та. Явхад нэг өөр бодол төрж ирсэн. Идэх болоогүй гэсэн. Буухад бол их гоё байсан. Идэгвэр. Хоёрт байж би яг нэг үнэ хэлээд байна шүү дээ. Би цаавал ч Монгол ардмд баярлалаа гэж хэлнэ гэж бодсон. Амжих хэрэгтэй гэж бодсон. Заавал танаас баярлалаа гэж хэлнэ. Тэр л намайг хүссэн. Тэгвэл тэр нь
нойлносыг нэр. Тэгээд бууж явахдаа бодоод л тэгээд буунгаатай босоод ирдэ шиг сайхан нэрлэгээд тэгээд ер нь бол тийм сайн хоёрт үнийг хэлэхэд байна. Төхний шагд авч явахдаа өөрчлөж хэлж ирсэн. Би сая бүр ойлгосон. Сая нутаг орон Монголын залбирч явах бол хүнд бол хамгийн том юм байт юм байна да. Тэр өөрөө ерөөл болт юм байл. Би орой болгон залбирдаг гэсэн. Уулсандаа, нутаг орондоо. Тэгээд тэр үлийн тань юм байл. Төд түмэн өршөө гэдэг бол тань юм байна да гэж би нөгөө юуныхаа идэхтэй тийм энэ одоо өнгөрөө юм гэж бити бодороо үсгэж байна. Яг нутаг өсгöd тань юм байл. Монголын бодох одоо ингээд одоо Монголынхан шилгүүдийг бишээ төрийн шиг лавлаач юм ингээд эрүүл болоход хүртэл Монголын бодсон сэтгэл нөлөөлсөн шүү. Шал өөр өнцгөр харагддаг шүү. Ухаан тэр хотод эмнэлэгт ингээд үзүүлээд тэгээ сайшаа хөвтөж яхад байна. Би жуустаар ирсэн бол ондоо ойлгож байна. Бүх юмд гай харагдаад тэндүү зүгээр хилаавсан хоригдлог коридороор явж харагч байгаа дотор. Тийм үстэй. Бүгдээр сууж хоригдвол тэгэл явж цаашаа. Нэгэнт л одоо ийм ялах бас тэнтэй адилхан айгүй тийм шаал тэр шилэн золин коридор ирж биш. Тэгээд энэ ямыг дагандаа гэсэн маягтай дуугдж байгаа юм шиг. Тэгээд хорон гэдэг юмныг бол одоо хийлэндээс ер нь л их хандаа залбирсан дөө, ард түмэндээ залбирсан, дүм болондоо залбирсан. Яг үнэндээс тэдний хүчилгээ босч байгаа шүү дээ. Өөр ямар шалцаа нуугаад яг. Тэд нар андиг өгвөл би яч чадахгүй шүү дээ. Тэгээд мөнгө бол баялаг, сайхан тийм ээ. А гэхдээ яг ингэж зааныг тэгжлж босч шít. Тэр орончууд тэрийг тоохгүй өөр базар Монголоор гоёдаг гэж шүлгэж хүн байна уу? Би ч үгүй хүн байна уу? Тиймэрхүү маягтай. За бид хамгийн ихэнд ялангуяа би энэ номыг бол уншихыг маш их яарч байна. За мэдээж дахиад өөр зүйлд бол ард түмэн бас яарч байгаа гэж бодож байна. Одоо танаас ямар бүтээл төрөх бол гэж яарч байгаа. Оо асуугаас юм асуудаа. За гоё үгүй хэлж яах гэж битээ бодроо. Хүн ийм том өвчний одоо ард юм ард нь гараад илэршаад нэг эдгэх юмны үзүүрээс ирэхээр шинээр төрдөг юм байл. Цоош төрдөг. Одоо би цоош нэг үзэл. Үзэл, бодол, хандлага бүр цоош нэг. Би одоо юу гэдгийг зүгээр үзэгчд мэднэ. Би энэ дөрөөс одоо нэг 99 он хүртэл 4 жил 95 жил болоо кино хийгээд ядар орон гэргүй болоод тэгээд би заавал босно гэж 2000 онд босож ажилдаа орж ирсэн. Тэгэхээр нарны сан мамсах саямын хаз байгаа цагт намайг гутаа чинээ бурхан ч гадсан хэрэггүй гэж би зарж орж ирсэн. Тэгээд хөдөлмөрийн болоонтойг алтан гад саваад тэгээд дараа нь соёлын гавьтаа төрийн шагнал аваад би зүгээр босъё гэж болсон байхгүй. Би заавал хүний хөлөө босоод ирэндээ гэж. Тэр мандахын тоо шоны хэмэртэй. Тэрэн шиг би бол одоо юу гэж бодсон. Маргааш өглөөний үрийн борол хярунаар намайг буудах юм гинэ гэж шалын шимдэг ондод шилгүүлж гисэн. Зохиос тий. Маргааш үрийн борол хярунаар намайг буудах юм гинэ гэж. Тэгээд төгсгөлд нь яадаг вэ? Маргааш өөрийн бурал хярунаар намайг буудах юм чинь амьдрчий гэж. Амьж гэсэн баг. Тэ. Тийм сонгодог шүлэг. Яг тэр шүлэг над төгсөе. Тэгээ би их бичсэн байхгүй. Тэгээд тэгэхээр хүн яг хөөр. За залуу наснд бол ханаа шиг залуу наснд яг. 60 гараад бол хүн болоо шүү дээ. Олдож байгаа цаг хугацаа болгоныг алж жаргах тооцсон. Тэ. Олдож байгаа цаг хугацаа болгоныг алж жаргах тооцсон. Тийм ээ? Тэгвэл хамаагүй өдөр юм шиг. Тэгээд хүлийг би одоо сайхан илэршлээ гэж бодоход яг болно. Тэгэд би заавал одоо тэг тоолоод 80 хүрэх шүү. Ингэсэн дээр 90 хүрэх шиг гэхгүй. Бурхны таалдаар болно. 1 жил, 1 сар, тэ 5 жил зүнцэнтэй надад. Тэгээд би яасан бэ? Сайхан бий. Тэгээд ард түмдээ барилаа гэж шүлгүүчих гээд байгаа юм биш. Ихтэй би сайхан бий. Чадлынхаа хэрээр. Битэр нэг яриаггүй нэг өдөр авахгүй болохаа гэтэр. Нэг ч өдөр авахгүй. Тэг болоход ингээ илэршлээ. Надад нэг гоё санаа байна. Хоёлаа туйлсын бүтээл хий гэсэн. Бид нар шийдэн сайхан туйлсын бүтээлтэй шүү дээ. Одоо Монгол наадамчид юм өглөө шиг хорн армадах туйлсын бүтээл шүү дээ. Тийм нэг хичээд байгаа юм байхгүй. Дараагийн гоё туйлсын бүтээлийн санаа авс балгам. Гоё санаа ярий гэсэн. Хоёрдугаар миний бэлэгчид яг ингээд буцаад ирэхэд миний киноны эхлэх гэж байгаа. Сквадрт миний живжиг тавигдсан байгаа. Ард тусын орон бүтээлийг босоод хоёрт нь би юу энэ тэндээс нэг эрдэмтэнтэй нийлээд Монголын одоо хүний зүрхэнд орчсон Монголын шүлгүүдээр юм цадиг болгоё гэж бодсон. Хүн бүхэн мэдээ шүлгүүд байдаг шүү дээ. Явуул ингэ би хаан дөрөв юм нас болоо жимийн нутаг гэж ингэхэд бол ард түмний саналаар хий. Тэгэхэд бол их сайхан цадиг бол. Тэр чинь нийлэхээр судар болно. Тэгээ хүн гэртэн байхад дуртай үед уншдаг байхгүй. Дандаа их орно. Дандаа ард түмэн мэддэг байсан. Шойн юм нэ шүлгч юм уу. Тэгээ баагууд орж юм. Тий. Тингээд ийм тэр сал зөөгс.
тиймэрхүү буян хийх тийм сайхан юм ба чадчихлын үйл хийхийг бодох. Хүн үзэж байж мэддэг шүү. Шин төрсөн би. Шинэгээр болсон. Тэ? Багш учрыг гоочод явахгүй л гэхдээ соош би үзсэн 2 дахин бослоо шүү. Би шинэ төрдөө алгалуулж үзсэн. Энэ төрөөс үнсүүлж үзсэн. Одоо өвдөж үзлээ. Хүл гэдэг юмны үүднээс нь буцаж үзлээ. Тэгэхээр хүн тийм бодогдохгүй яах. Тэгэл зааштай энэ хариуд. Тэгэл хэвээр өөдөг л байна. Жил хугацаа хамаагүй. Тэгвэл хүнд их ажралтай байд юм л шүү. Сайхан өдрөх байна. Би тэгжил одоо сэргэж байна да. Тий. За баярлалаа. Мэдээж тодорхой хэмжээнд гам дэглэн байгаах таныг удаан бас чилээгээд яах вэ? Тэгээ мэдээж сая ярьсан олон зүйлсийг үзэгч хүмүүндээ хүргэх одоо мэдээлэл болгоноор дахиад уулзах байх. Одоо сайхан ярьцлууд их шүү дээ. Эрүүл энхийг хүсье. Ямар сайн дээр тэр орж ирэнгүүтээ уйлцдаг нь тэр. Ингээд дэлгэцийнхээ мөн суугаад. Ингээд давдаа. Дэлгэцийнхээ мөн одоо суугаад нэг ард түмэнд би нэг эрүүл усан бодоод ирлээ. Та нартай барилаа гэж хэлэх өдөр гарахлаа гэж гарч ирсэн чи суусаж өгчихсэн. Ойлгох гээд болдгоо. Тэгээд ичээд яах вэ тий. Тийм болсон. Тэгэд намайг сайхан уяас ард түмэндээ барилаа. Монголын ард түмэнд барилаа. Төр түмэндээ барилаа. Тэгээд би төгсгөлд нь хэлгээ тий. Нарны самах займ нь орцсон. Ард түмэндээ барилаа гэж хэлж ирсэн. Энэс л баяр гэж юу аа. Ер нь тэгэл хайрын үзрээс босоод ирлээ тий. Түмнийхээ баянаар. За баярлалаа. Олон сайхан уран бүтээлийн ярьцгаар эргээд уулзах. Тэгээ одоо ярина шүү. Үзэгч та бүхэндээ UBS телевиз Монгол улсын төрийн сойрхол соёлын аюул сэтгэлтэн зохиолч Яруу найрагч сэтгүүлч Шагдар Сүрэнгийн гүр азрыг уулзууллаа. Тэгээд за үзэгч та бүхэндээ сайхан мэдээ дуулгасандаа баяртай. Сайхан амраарай. Хамаа болчих шүү. За баярлалаа.